Сайн байцгаана уу хүүхдүүдээ. 6 дугаар ангийн Монгол хэлний хичээлээр тийн ялгалын нөхцлөөр хувиргах дасгал ажиллацгаая. Хичээлийн өмнө коронавирусээс сэргийлэх уриалах өргөе. Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй бай. Гараа сайтар уугааж халдваргүйжүүлэгч хэрэглэе. Амны хаалтаа зүүцгээе. Тижээллэг хоол хүнс хэрэглэе. Сайтар унтаж амрая. Дасгал хөдөлгөөн тогтмол хийцгээе. Зорилго: тийн ялгалын нөхцлөөр хувиргах чадвар сайжирна. Жинхэнэ нэрийн хувиллаас олон тооны нөхцөл, тийн ялгалын нөхцөл, хамаатуулах нөхцөлийг бид өмнөх хичээлүүдээр үзсэн байгаа. Үүнээс тийн ялгалын нөхцөлийг сонгон дасгал ажиллая. Нөхцлүүдийг нүдлэн тогтоосон байх ёстой. Нэрлэхийн тиалгал, тэг нөхцөл, хэн юу гэсэн асуултанд хариулагдана. Харьяалах, ин, эн. Хэний юуны, өг хөрших, тэ, хэнд юунд, заах, гэ, хэнийг юг, гарах аасын дөрвөн зэрэг, хэнээс юунаас, үлдэх арын дөрвөн зэрэг, хэнээр юугаар, хамтрах, тайгийн гурван зэрэг, хэнтэй юутай, чиглэх руу 2 хувилбар, луу 2 хувилбар, хэнрээ юу руу гэсэн асуултанд хариулагдана. Мөн үг их шиг зохицохсороо зохицон залгагдана гэдгийг анхаараарай хүүхдүүдээ. Дасгал ажиллахын өмнө санамж хүргэе. Хувиргасан үгсийн дүрмийг сайн ажиглах. Төгсгөлийг сайн ажиглах. Үгээ дуурайн хувиргаарай. Шатар, намар, гэр, гар. Бүгд ирээр төгсөв байна. Нэгдүгээр шатрын гэхэд эрийн өмнөх балархаа их шиг үргэ алдан гээгдсэн байна. Ардаа их шиг авсан учраас. Хоёрдугаарт шатар гэр гэхэд ирээр төгссөн учраас өгөршин тийн ялгалын Т үлбэрийг сонгон залгасан байна. Чиглэлийн тийн ялгал дээр шатар гэр гэхэд ирээр төгссөн учраас луу үлбэрийг сонгожээ. Луу үлбэр нь зөвхөн ирээр төгссөгийн ард дагуулдаг байх нэ. Эдгээр үгсийг ажиглаад намар гар гэсэн үгээ хувиргаарай. Нутаг, тараг, хоног, тоног гэгээр төгссөн үгнүүд байна. Нэгдүгээрт нутгийн гэхэд гээгийн өмнөх балархаа их шиг үүргээ алдан гээгдсэн ардаа их шиг авсан учраас. Хоёрдугаарт гээгээр төгссөн эр үгэнд эм үгийн залгадаг дүрмтэй нутгийн, хоногийн. Нутгийг, хоногийг гэд эм үгийн залгажээ. Уг оршихын тийн ялгал дээр гээгээр төгссөн үг нь Т үлбэрийг сонгодог байх нэ. Нутагт, хоногт. Эдгээр үгсийг ажиглаад тараг, тоног гэсэн үгээ хувиргаарай. Морь, тот зөөлний тэмдгээр төгссөн байна. Зөөлний тэмдгээр төгссөн үгэнд хариулахын тийн ялгалын И үлбэрийг сонгон залгаад зөөлний тэмдэг нь И болон хувирсан. Дундаа энээр тусгаарлжээ. Зөөрлөрсөн их шиг 7 гэвлэгч яараас их шигт гэвлэгч орвол зөөлний тэмдэг И болно гэсэн дүрмтэй учраас И болон хувирсан байна. Моринд гэхэд муу адил зөөлний тэмдэг И болжээ. Д үлбэрийг сонгосон байна. Морийг гэхэд зөөлний тэмдэг И болно. И гэдэг нэг И гээгдсэн байна. Мориноос гэхэд зөөлний тэмдэг И болоод энээр тусгаарласан байна. Мориор гэхэд зөөлний тэмдэг И болоод орын нэг их шиг гээгдсэн байна. Морилуу, намтарлуу гэхэд ирээр төгссөн үгнүүд учраас луу үлбэрийг сонгосон байна. Намтрын гэхэд эрийн өмнөх балархаа их шиг үүргээ алдан гээгдсэн ардаа их шиг авсан учраас Т нь заримдаг гэсэн гэвлэгч учраас их шиггүй өчж болно. Ингээд балархаа их шиг үүргээ алдан гээгдсэн байна. Намтарт гэхэд ирээр төгссөн үгэнд өгөршийн тийн ялгалын
Т хөлбөрийг сонгосон байна. Эндээс ажиглаад тойд хайрцаг гэдэг үгнүүдэд хувиргаарай. Ботго, тулга, хан, тоон. Богино эгшгээр төгссөн үгнүүд байна. Ботго, тулга нь хоолоон гээгээр төгссөн. Хан, тоон хэлний үзрээр төгсжээ. Богино эгшгээр төгсөвт харьяалахын тийн алгалын И хөлбөрийг сонгоод инээр тусгаарч өгчээ. Ботгонд, хананд гэд үг оршихын дээг сонгоод мөн инээр тусгаарлжээ. Заахын тийн алгал дээр богино эгшүүд нь арын богино эгшиг гээгдээд эрүүгийн ийг залгасан байна. Гарах үйлдэхийн тийн алгал дээр ажиглая. Гарахын тийн алгал дээр урт эгшиг залгахдаа инээр тусгаарч өгсөн байна. Үйлдэхийн тийн алгал дээр богино эгшиг нь гээгдэж залгагдсан байна. Эдгээрийг ажиглаад тулга, тоон гэсэн үгээ хувиргаарай. Шугуй, агуй, хоолой, гахай. Хос эгшгээр төгссөн үгнүүд байна. Хос эгшгээр төгссөн үгэнд харьяалахын тийн алгалын энэ хөлбөрийг сонгосон байна. Шугуйн, хоолой гэд. Заахын тийн алгал дээр Г хөлбөрийг сонгосон байна. Шугуйг, хоолойг. За хос эгшгээр төгссөн үгэн дээр урт эгшгээр ихсэн бүтээвэр залгахдаа гарахын үйлдэхийн тийн алгалын Аас Аарыг залгахдаа Г болон инээр тусгаарж өгчээ. Эдгээрийг ажиглаад агуй, гахай гэсэн үгээ дуурайн хувиргаарай. Анги, салхи. За богино игээр төгссөн үг байна. Игээр төгссөн үгэн дээр им үгийн ийг залгасан байна. Гарах үйлдэхийн тийн алгалыг ажиглая. Игийн араас Аас Аарыг залгахдаа нэг эгшиг нь гээгдэж залгагджээ. Бөө үнэ гэд урт эгшгээр төгссөн үг байна. Урт эгшгээр төгссөн үгэнд харьяалахын тийн алгалын ийг сонгоод инээр тусгаарлаж өгчээ. Гарах үйлдэхийн тийн алгал дээр энэ гээгээр тусгаарлаж өгсөн байна. Эдгээрийг ажиглаад салхи хүнээ гэсэн үгээ дуурайн хувиргаарай. Онон, хэрлэн, цэцэг, төмөр. Оноос нь нэр байна. Оноос нь нэрийг томоор өчтөг. 1-р, 2-р оноос нь нэрийн балархай эгшиг гээдэггүй дүрмтэй байдаг. Онны гэхэд харьяалахын тийн алгалын И хөлбөрийг сонгосон байна. Заахын тийн алгалын Г-г энийн араас залгагдсан байна. Цэцэг гэхэд Г-гийн өмнөх балархай эгшгийг гээгээгүй эцсэн байна. Цэцэгт гэхэд Г-гээр төгссөн үг нь өх оршихын тийн алгалын Т хөлбөрийг сонгосон байна. Эдгээрийг ажиглаад хэрлэн, төмөр гэсэн үгээ дуурайн хувиргаарай. Багш, харш, жолооч, уяач гэсэн үгийг ажиглая. Бүгд иш чэгээр төгссөн байна. ЖЧ ишийн араас им үгийн ийг залгадаг гэсэн дүрмийг саная. Ир үгэнд багшийн, жолоочийн гэхэд им үгийг залгасан байна. Багшийг, жолоочийг гэхэд им үгийг залгажээ. Мөн өх оршихын тийн алгалын Д-г залгахдаа ийг жиргэлсэн байна. Эдгээр үгсийг ажиглаад харш, жолооч, харш, уяач гэсэн үгнүүдэд дуурайн хувиргаарай. Дээрх хувиргасан үгнүүдээ дүүнэлт гаргая. За эхлээд гээгдэх шигтэй үгээ анзаарах нь байна. Балархай эгшиг үүрэггүй тохиолдол гинэ гэдгээ санах нь байна. Үгсүүдийг ажиглаарай. ВГ-р-с-д-гээр төгссөн үгэнд ихэнх үгэнд нь өх оршихын Т нөхцөлийг залгадаг байх нэ. Им үг болон зөөлий тэмдэг И эгшиг ЖЧ иш Г-гээр төгссөн үг нь харьяалах заахын тийн алгалын И-ийн ийг нөхцөлийг залганаа. Зөөлий тэмдгээр төгссөн үгээ дараа нь анзааръя. Зөөлий тэмдгээр төгссөн нь мөн дүрмийн баримтлан зөөлрсөн эгшигт гээгүүлэгчийн араас эгшигт гэвэлчээр ихсэн бүтээвэр залгуул зөөлий тэмдэг И олно гэсэн дүрмээр баримтлсан байна. Зөөлий тэмдгээр төгссөн үгэн дээр им үгийн ийг залгасан байна. Зөөлний тэмдэг нь И олоод буй урт эгшийн нэг нь гээгдсэн байна.
Дараа нь бог нь урт хос өгшөр төгссөн өгнүүд залгагдсан байгаа. За бог нь өгшөр төгссөн үгэнд харьяалахын тий алгалын ийг сонгож залгана. Мөн заахын тий алгыг залгахдаа нэг игшиг нь гээгдэж ийг эрүүг ийг залгасан байна. Урт хос өгшөр төгссөн үгэнд нөхцөл залгахдаа завсраа энэ гэгийн тохирохыг авч холбосон байна гэдгийг санзаарсан байх. Оноосон нэрийн балархаа гişиг гийхгүй гэдгийг анзаарсан байх. Хос өгшөр төгссөн үгэнд харьяалахын тий алгалын энэ нөхцөлийг залгана гэдгийг анзаарсан байхаа. Үгсийг хургасны дараа багштаа шалгуулаарай хүүхдүүдээ. Хичээл зүтгэл гаргасанд баярлалаа. Гэртээ байж хайртай бүхнээ хамгаалцгаая.